Яг тодруулах юу ах вэ? Гол нь хүн байхгүй, хөгжсөн хүн байхгүй, эрүүл чирэг одоо ийм иргэн байхгүй бол хичнээн байсан сав мега төсөл, годомж талбай, гүр яах юм? Эзэнгүүл балгас болно шүү дээ. Тэгэхээр бид нар энэ чиглэл рүүгээ ерөөсөө төсөв рүүгээ тавихтаа дандаа нөгөө хүнээсээ хасдаг сэтгэлгээгээр хассан байна. Байшин босох ёстой, дотор нь амьдрах, гараад одоо юу гэдэг нийгэмдээ хөв хүн болох, бие хүн болох иргэнэ ерөөсө бодоогүй байна л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээ боломж өгдөг бол одоо би банк оргоныхаа даргаас л асууя. Найдлаа даргаас хүний хөгжил нийгмийн бодлогын банк ороо гэж байна шүү дээ. Нэрээр ерөөсө яг энэ дэр анхаарал тавих хэрэгтэй. Тэгээ энэний 30 гишүүн одоо асуудлаа тавиад болдог бол одоо энэ төсвийн тодтгол гэдэг юм эсвэл одоо энэ 2 3 4 5 дахь хилцүүлэг дээр босох боломж байд юм уу л гэж. Би ийм кейс бол мэдэхгүй. Гэхдээ ийм боломж байна уу? Боломж байгаа. Тэгээ тийм болохоор хэдүүлээ бас тус нь уулзж ярилцсан. Хаана юу нэм хэрэгтэй байна, хас хэрэгтэй байна. Яг бодлогын зарчмын алдаа байвал тэрийг нь зарчмын зүрдээс нь дараагийн шатны хилцүүлгийг орох боломжтой байгаа. Тэрэндээ зөвхөн нэг гишүүн гарах биш, олоолаа ярилцж хагаад, шүүж хагаад. Тэгээ бодлогын чанартай ямиг дэмжих, тэр төсвийн их үүсвэр хаансах юм ярилцах зүйлс байгаа. Мага сангийн яамтаач бас ярилцсан, нэр яамдуудтай бүгдэнтэй нь ярилцсан. Харин зүгээр яамдууд маань, сайдууд маань өөрсдөө асуудлыг ийм төсвийн хэмжээнд биш, аж ахуйн хэмжээнд биш, бодлогын хэмжээнд бид нар сайн ойлгох хэрэгтэй байна. Өнөөдөр яг үндэ бол энд зарим сайд байхгүй байна. Асуултанд хариулах сайд байхгүй шүү дээ. Гишүүд их хурл сайдрыг томилсон, ерхий сайдыг томилсон. Тэр хүмүүс улс төрийн бодлого авч байгаа нь өгөхөөс биш яг одоо төрийн нэрээс доошоо төрийн албан хаагчд бол яг тэр аппаратаар ажиллаж байгаа шүү дээ. Институт ажиллаж байгаа. Тэн дээр бодлогын шийдэл байх ёсгүй. Жишээл Абубакир сайд яг нийгмийн татлагын шинтгэлийн тогтолцоон шинтгэл хийх юм үгүй юмыг Абубакир сайд мэднүү гэхээс биш өөр хүн мэдсэн ч гэсэндээ ярих тийм эрх боломж байхгүй. Тэрийг хийхгүй бид нар тэтгэр нэмж чадахгүй. Тэтгэр нэмэхийн тулд тэрийг ярихаас ураарахгүй. Ярихын тулд асуухаас ургаахгүй. Тийм болохоор бид үлээ дараа нь жишээр өндөртөөх нь анхны хилцүүлэг болохоор ингээд асуулт хариулт төрөнд одоо сайд нарыг нэг хайхтар шахсангүй хариулт аваа явчлаа. Тэгээ энийг жиж Ганбаатар гүшүүн дахиад яри тодорхой саналга одоо энэ дээрхээ бас жоохон хурлын хилцэх асуудалд ороогүй бөгөө дээр нь бас жоохон цаг үе утгаа олоогүй жиж ярилцъя. Энэ дэр маш боломж байгаа. Одоо надад жишээл тодорхой төсөөл байгаа ярилцсанаа. Тэр хэдүүл яри шийдэл нэг ямар шийдвэр байх юм эсвэл гишүүний үүрэг тэр бол шийдэлд хуулийн дагуу байгаа.